За сайн байцгаана уу. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаа таатай байна. Миний бичлэгийг өмнө үзэж байгаагүй бол намайг Нина гэдэг Канадын Ванкувер хотод амьдардаг. Ирээд одоо 2 жил болж байна. За тэгээд энэний өмнө би Канадад амьдрахын 5 гой зүйл нь юу вэ гэд бичлэг хийжсэн. Одоо үргэлжлүүлээд Канадад амьдрахын 5 хэцүү зүйл нь юу вэ гэд одоо ярих чинь. За мэдээж тэгээд олон юм нушилгүй үндсэн сэдвүүрийг орцгоод. За нэгдүгээр Канадад амьдрахын гоё юмнуудын нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байсан. Гэхдээ үнэгүй байхын бас одоо сул тал гэж нэг юм байд юм байна. Тэр нь болохоор айгүйх очртой болчт юм байна. Ер нь бол өрхийн эмнэлэг дээрх очроос ахуулаад нарийн эмч дээрх очрууд бүр амар их, хаалгааны очрууд бүр их гэдэг ч юм уу тийм юм болоо авчт юм байна. Жишээлбэл одоо өглөө 8:30-д би өрхийн эмнэлэг дээр очно гэж цаг аваад очиход яг 8:30 минутанда эмчтэйгээ уулздаг цаг юм байдаггүй. Тэгээд өрхийн эмнэлэг дээр ингээд очиход ихэнхдээ амар олон хүмүүс ализэний ирчихсэн байдаг. Тэгээд зарим нь зүгээр ингээд цаг авахгүйгээр ирээд ингээд хүмүүсийн дундуур үзүүлж байгаа. Эсвэл зарим нь цаг авсан зүгээр тэр нь жоохон хүлээгдэж байгаа ч юм уу тийм байдаг. За тэгтээ яг хуу цаг авчих юм бол 30 минутын дотор бол өрхийн эмнэлэгтээ үзүүлчин цаг авахгүйгээр гинт ингээд би ч өвдөд очих юм бол за 2-3 цаг хүлээж магадгүй. За энийг бол би тэгтээ ойлгоод байгаа. Би ч гэсэн Монголд ингээд өрхийн эмч дээр очиход нэлийн хүлээж аваад ордог. Энэ бол надад бол нэг асуудал биш санагдаж байгаа. Хамгийн гол нь юу байгаа гэхээр өрхийн эмч дээр очичоод тэр өрхийн эмч нөгөө нарийн мэргэжил рүү цаг авч өгдөг гэж байгаа. Тэр хугацаа нь амар урт. Одоо жишээ нь 2023 оны 9 сард заяа. Миний арсан дээр нэг юм гараад тэгээ би тэрийг өрхийн эмч дээр очиж үзүүлээд миний арсан дээр юм гараад ерөөсөй арилахгүй наа 23-7 хоног бол чинь би санаа зовоод байна гэд. Тэгэхэд очисон чинь өө за би чамаа арсны эмч рүү ингээд цаг аваад өгье гэд. Тэгээ арсны эмч рүү цаг авч авнаа араас чи ингээд имэйлээр тэгээ цаг авсан бичгийг чи ингээд явуулъя гэд. Тэгээ тэгсэн чинь бүр 2024 оны 4 сард над руу ингээд арсны эмнэлгээс залгаад чи ингээд цаг авсан байна чи ирж юмаа үзүүлээ гэд тэгсэн чинь миний арсан дээр байсан юм алга болцсон угаасаа. Тэр чи юу юм бэ? 7 сарын дараа би ингээд угаасаа миний арсан дээрх тэр юм алга болчихсон. Тэгээд юу байсныг мдээгүй өнгөрчихөж байгаа байхгүй. За гэхдээ миний энэ одоо тохиолдол болохоор зүгээр л нэг юм нэг тийм сериосны биш те ингээд миний аминд халтай зүйл бол биш байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд зүгээр өнгөрчж болж байгаа юм. Гэтэл одоо ингээл янз бүрийн юм сериосны хүчин ч юм уу те одоо чинь хавдар мэдхгүй харшил янз бүрийн тийм юмнуудаа сериосны юмнуудыг олж илрүүлэхгүй 7 сарыг алдах юм бол айгүй хэцүү байхгүй юу? За тэгээд бүр амар амин талтай зүйлүүд гээд одоо түргэн тусламжийн өрөөрөө ингээд очлоо гэж үтэй л та. Тэгээд түргэн тусламжийн өрөөрөө очиход бас зөндөө удаан хүлээлгтэй. Дор хаяж 10 цаг хүлээх ч юм уу тий. Тийм байж болж байгаа байхгүй. Одоо миний бас таньдаг ингээд 2 хүүхэдтэй гэр бүл ингээд энд амьдардаг. Тэгээд тэр ингээд нэг хүүхэд нь өвдөөд халуураад 5-6 настай ч үлээ. Манай хүүхд талуураад байна гэж түргэн тусламжийн газар очсон чинь ингээд 4-5 цаг ингээд суулгацсан. Зүр хүлээлгээд. Ер нь бол тийм нөгөө нэг өрхийн эмнэлгээс ахуулаад нарийн мэргэжилтэн тэр хаалгааны цаг маг юмнууд нь бүр амар хол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө хүлээлгийн цаг айгүй өндөртэй. Тэр нь амар хэцүү. Хэрвээ ингээд амар urgentтэй яаралтай эрүүл мэндийн асуудалтай болвол тэр нь айгүй хэцүү. За хоёр дахь хэцүү зүйл нь татвар их төлнө. Маш их татвар төлнө. За ер нь зөвхөн ингээд орлогын албан татвар дээр нэмэгдээд одоо байшинтай бол байшингийн нөгөө property үйл хөдлөх хөрөнгийн татвар тэгэл хоолундаа ингээл авлаа гэхэд чи хоолунд дээр ингээл бас татвар нэмэгдсэн байна. Тэр болгоно яг нөгөө одоо чинь Монголд бараа авахд нөгөө барааны татврын үнэ тэр нөгөө бараандаа ингэ шингэсэн байдаг штэ. Тэгээд дахиж одоо кассан дээр очиод юмаа бичүүлэхэд одоо би чинь 3,000 талах аваад 5,000-аар одоо сүү авсан бол би 8,000 төгрөг төлөл гарна штэ. Гэтэл энд болохоор 3,000-аар сүү 5,000-аар талхаад тэгээд 8,000-аар гарахдаа дахиад 12% такс төлдөг. British Columbia гэдэг мужид бол 12% такс төлдөг. Тэр нь болохоор
8,000-ын бараа авах байсан бол 8,960 төгрөг төлөөд тэгээд юм аавна гэсэн үг байхгүй юу. За тэгээд яг хөө тэгээ бараамаар татвар матвар гэдэг юм бэж гэтэнгүүд орлогын албан татвар бүр амар өндөр. Тэгээ чи хэдэн төгрөг хэдэн доллар олдгоос шалтгаалаад орлогын албан татвар нь бас ондоо хуваар өсөө явцдаг. Их мөнгө олдог байх тусам одоо өндөр хувийн татвар төлдөг. Тэгээд дээрэс нь улсын орлогын албан татвар гэж төлөхөөсөө гадна дахиад мужийн орлогын албан татвар гэж төлөгддөг. За жишээ нь би ингээд 50,000 долларын жилийн цалинтай байлаа гэж бодоход улсын орлогын татвар гээд одоо 15%-ийг төлнө гэсэн үг. Тэгээд British Columbia мужийн татвар гэж үзэх юм бол 50,000 доллартай 7.7%-ийг нь төлнө. Тэгэхээр нийтдээ 22.7%-ийг орлогын албан татвар гэж төлөхөр байгаа юм. Тэгээд за жилийн 80,000 доллар орлоготой байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол улсын орлогын татвар маань 20.5% болоор шууд өсөөд 5%-аар дэш өснө гэсэн үг. Тэгээд одоо мужийн татвар байна. Одоо чинь British Columbia мужид үзэх юм бол 7.7% хэвээр үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр нийт орлогын маань албан татвар нь шууд 5.5%-аар өсөж байгаа юм. Тэгэхээр хэр их орлого олон төдийчнээ төлнө гэдэг нь ийм утга учиртай. Тэгэхээр орлогын татвар айгүй өндөртэй. Тэгээд дээрээс нь барааныхаа татвар гэж байгаа. Тэгээд дээрээс нь үйл хөдлөлтөд үйл хөдлөлийн татвар гэж байгаа. Гэх мэтчил ер нь бол ингээл татвар гэж гар дээрээс мөнгө буудахгүй юм шиг надад санагдаад идэг. Монголч гэсэн би ингээд нэг жил ажиллахдаа сая 500,000 төгрөгийн цалин авдаг гэсэн байхгүй юу? Тэрний бас нэг 27.8% ч юм уу татварт өгдөг байсан шиг санагдаж байна. Тэгээд Монголд бол бүр ингээд бага цалинтай дээр амар их татвар төлөхөөр тэр нь жоохон хэцэлтэй. Гэтэ яг хуу тэгээд тэр татвар зөндөө олон татвар бид нар ингээд төлж байгаа ч гэсэндээ эцэстээ тэр чинь нөгөө дэд бүтцэн амар сайтай учраас нэг амар гомдлоод ах зүйл байдаггүй юм билээ. Би ингээд амар их татвар төлөл эхэндээ ингээд цалин авал амар их татвар төлөлтөл тэнгүүтээ би ингээд эрүүл мэндийнхэн үйлчлэгийн үнгүүдээ би ингээд гой газар те гой цэцэрлэгтэй гой ингээд алхаж гүйдэг газар мазартай зам харгуун сайн мэн гэдэг ч юм уу. Тийм болохоор болж ин доо гэж бодоод байдаг. Татвар их төлдөг ч гэсэн дэд бүтцэн сайн болохоор гэж асуусан. Надад татвар нь бол хэцүү зүйл. За гурав дахь нь болохоор high cost of living буюу амьдрах зардал, амьдрах өртөг айгүй өндөртэй санагдж байгаа. За би дахиад хэлэхэд нөгөө British Columbia-гийн Vancouver гэдэг хотод амьдардаг. За энэ хот маань болохоор Канадын 3 дахь том хот. Тэнгүүдээ 3 дахь том хот учраас нөгөө хүмүүс одоо жижигэн хотуудаас ирж амьдрахыг эсвэл гаднаас ирж амьдрахыг айгүй хүсдэг. Тэгээ ерөөдөө л амар юм эрэлттэй л хот гэсэн үг. Тэгэхээр энэ тэндээс хүмүүс ирж амьдрах гэдэг учраас нөгөө түрээсний мөн үдл хөдлөх хөрөнгийн үн гэдэг юм амар ихтэй. Тэгээ бит хоёр болохоор саяхан энэ 1 өрөө байр руу буюу одоо монголоор л 2 өрөө байр руу нүүж орж ирсэн. Тэгээд маш хацтайгаар нөгөө өмнөх энд байжсэн хүмүүсийн таньдаг учраас одоо байрныхаа эзэнтэйгээ яриад буулгасаар гад $2,000 ингээд байх боломжтой болсон. Гэтэ ерөнхийдөө зах зээл дээр бол энэ 2 өрөө байрыг түрээслэхэд $2,500 буухгүй баха. Яг энэ Vancouver хавцаанаас. За $2,000 гэдэг бол ойролцоогоор монголоор 5 сая гэсэн үг. Америктэй харьцуулах юм бол бас айгүй өндөр үн. Би одоо Чикагог л мэдчихээн. Чикагод бол 2 өрөө байр буюу 1 бедрум бол 2,000-2,500 гэдэг байх. Үнэхээр гоё ингээл те. Айгүй гоё шин барилга, шин одоо гоё дотор юмнуудтай бол тийм үнэтэй байж магадгүй. Гэхдээ тийм бол биш. Тэгэл байрны үнээс гадна ингээл гарч орлоо гэхэд бас айгүй их мөнгө өргөддөг. Найзтайгаа ингээл орой л идлээ гэж бодоход нэг хүн $40-50 бол найршилдаггүй. Яг мэдээж нэг юм ганц класс вино уугаад ч юм уу эсвэл аяга пив уугаад ч юм уу хоолныхаа хажуугаар тийм өнгөд уух юмтай байх юм бол мэдээж 40-50-аас яахгүй. Юм уухгүй байх юм бол 30-50-аас боохгүй. За тэгээд дөрөв дэх хэцүү зүйл нь болохоор хэцүү санагдсан зүйл нь болохоор Канада өөрөө айгүй амар том улс. Тэгээд би өмнө нь Италид сурдаг байхдаа ингээд газрууд руу айгүй амархан очдог байснаа. Одоо ойлгоод байгаа байхгүй юу? Айгүй тийм богооны
эсвэл автобусны тийм нөгөө тээврийн хэрэгсэл аягүй сайтай. Зам харгуу бас амар сайтай. Тэгээ Америк бүр ингээд Европыг бодох юм бол ер нь бол байхгүй айгүй муу. Одоо вагон байгаа ч гэсэн хорны галтрэг гэж байхгүй. Тэгээд ингээд бас вагон хүрдэг хот гэж байна, хүрдэггүй хот гэж байна гэдэг ингээд. Гэтэл одоо Италид одоо жишээлбэл бүх хот руугаа вагон хүрдэг байсан, бүх хот руугаа бараг шахав нөгөө хурдны галтрэг гэж юм байдаг байсан. Тэгээ Америк ямар мяа юм бэ гэж бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь Канад хүрээд ирсэн чинь бүр байдгүй байна. Яг Торонтогоос Ванкувер хүрдэг нэгэн галтрэг байдаг юм шиг аа. Тэр нь болохоор яг амар ингээд урт замыг туулж байгаа болохоор мэдээж олон хонжоо. Тэгээд хурдны галтрэг биш болохоор тэгээ өөр хот руу ингээд вагон ер нь бол байхгүй. Вагон байдгүй маа гэхэд одоо автобус байж болно шүү дээ. Тэгээ сүүл битээрээс хажууханд байдаг. Хажууханд ч байх одоо ингээд 8 цагийн 8 цаг машинаар яваад байдаг газар руу ингээд автобусаар уулна явчмаар байгаа байхгүй юу тийм. Хот хоорондын автобус гэж юм байдаггүй. Гого байгаа л хальтаа гэхдээ амар ховор ингээд жишээ нь тэр 8 цагийн машина бариад очдог газар руу явдаг автобуслаа байгаагүй. Тэгээ автобус байхгүй байгаа учраас нэг бол зөвхөн өөрсдийнхөө машинаар явна. Эсвэл машин түрээслээд явж болно. Үгүй бол тэр газар руугаа ойрхон байгаа газар руу ч юм уу тэр газар руугаа нисээд тэгээд дахиад тэндээ буугаад дахиад ингээд машин түрээслэх шаардлагатай. Тэгээд одоо нислэгийнх нь үнэн бас айгүй амар өндөр. Мэдээгүй Европ дотор бол би амар ингээл хажуугийн хот руу, хажуугийн улс руу явхад би $400-500 бол төлдөггүй л байсан. Тэгээд ерөнхийдөө энэ нийтийн тээврийн хэрэгсэл айгүй амар хот хоорондын дайлангой тээврийн асуудал амар хэцүү. Ийш тийшээ хол явж ингээд аялахаар болох юм бол амар үнэтэй дордог. Аялахаар гэж ярьсны одоо Ванкувер ч юм бас айгүй аслагдмал Монголоос айгүй хол болохоор нөгөө ирж очих зардал нь амар өндөр болчихдог. Би одоо Монгол үнэхээр явмаар байгаа. Тэгээд Монгол руу ирж очих онгоцны билетийг харангууд $2,500 гэдэг аахгүй юу? Нэг хүний бид тэр ч хоёулаа. Тэгээ хоёр хүний $5,000 ирж очиод тэгээ ингээд тухтай явахгүй нэг 2-7 хоногор явж байгаа юм бол ингээд амар жоохон. Зөвхөн энэ одоо л жоохон хэцүү. Би өөрөө тасах хэрэгтэй ч юм уу эсвэл амар их би орлоготой өөрөө болох хэрэгтэй ч юм уу нэг тиймэрхүү юм шиг байна. Гэтэ ерөнхийдөө бол энд ирээд ингээд сайн орлоготой байж чадахгүй бол амьдрахад үнэхээр хэцүү. За 5 дахь хэцүү зүйл надад санагдсан нь юу вэ гэхээр за Ванкувертай дахиад хэлье. Манай Ванкувер өвөлдөө цас нэг хурдгүй. Өвөлдөө 1 2 3 удаа нэг цас орвол их юм. Гэхдээ ихэнхдээ бол ингээд бороо хордог. Байнга юм нөгөө үүлтэй байдаг. Тэгээ би энд ирснээс хойш нөгөө Монголыг ямар их нартай газар юм бэ гэж бодож байхгүй. Монгол одоо өвөл болоод цас орсон ч гэсэндээ ингээд нартай bijдэг байгаа байхгүй юу. Тэгээ би энд ирээд өвөлжингүүт одоо өөр борон дуртай хүн ч гэсэндээ нар харахгүй олон онцгой чинь бүр ингээд цаанаасаа ингээд сэтгэл санаа мяараад тэг ингээд бодож сэтгэж байгаа юм хүртэл ингээд гонигтай юм шиг санагдал байт юм билээ. Тэгэд ирсэн эхний жилдээ бол үнэхээр тэр нар харахгүй байх нь амар хэцүү юм лээ. Тэгээд депрессэн жороод байгаа юм шиг санагдал. Тэгэл 2 дахь жилээс бол арай гайгүй одоо дасаад айгу гайгүй болчихж байгаа. Тэгээд өөр бас нэг юм болохоор ер нь бол Канадыг амар юм хүүтэн газар гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол гадны хүмүүс монголчуудаас өөр хүмүүс ирж амьдрахад бол Ванкувераас өөр газруудад бол айгу хүүтэн юм байна л гэдэг юм шиг байлээ. Би болохоор өөр газар өвлөж үзээг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ монголчууд болохоор тийм хүүтэн газруудад амьдраад нэг амар хүүтэн мүтэн гэдэг шиг санагддаггүй. Улаанбаатараас нэг ондоо хүүтэн юм шиг бас биш юм шиг байлээ. Тэгэхээр хүүтэн нь бол нэг тийм амар дийлж чадхааргүй хүүтэн бас биш гэсэн үг гэж би ойлгоод байгаа. Гэхдээ дахиад хэлэхэд би нөгөө тийм хүүтэн болдог газар өвлөж үзээг болохоор мэдэхгүй. Зөвхөн Ванкуверт маань айгүй депрессинг. За ингээд Ванкуверт амьдрахад хэцүү байгаа 5 зүйл маань энэ байна. Хэрвээ энэ бичлэг маань таалагдсан бол лайк дараад миний channel-ыг subscribe хийгээд тэгээд сэтгэл хэсэгт өөр ямар нэгэн зүйлийн талаар сонсохыг хүсэж байгаа бол тэрийгэ комментээр бичээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.